Би ер нь олон хэлтэгтэй тийм. Би ч боддист хүн. Ер нь бол боддишнд бүх ямар нэгэн байдлаар зовлон ирэх нь үнэн, зовх нь үнэн. Тэгээд ер нь бол зовлонгийн шалтгаан танд ямар нэгэн тухгүй байлгаж байгаа, таны асуудлаас ч хойшин татж байгаа, сэтгэлийн амар амгалангаас ч хойшин татж байгаа тэр зүйл бол ер нь бол та өөрөө байдаг гэж үздэг. Би нэг юм тэр бичлэг юм ярихгүй юу? Ер нь хүмүүс яагаад заавал гэдгийг нь ойлгохгүй болохоор. Жишээ миний яг өөрийн баримталдаг зүйл гэх юм бол би зүгээр л өөрөөсөө шалтгааллах юмудаа хамгийн сайн ихийг амар хүсдэг. Ер нь бол чадлаараа л амар сайн хийдэг гэж өөрийгөө боддог. Тэгсэн ч гэсэн хангалтгүй үгээр, тэгсэн ч гэсэн сэтгэл тогтмол биш, тайван биш, аз жаргалтай биш. Өөрөөсөө шалтгааллах юм хийгээд байхад ингээд хорвоо ертөнцийн миний эсрэг байгаа юм шиг санагддаг үед байдаг. Тэгтээ би ингээд тэр үед би гомдлох, зовх, хэцүү санагдахыг бол би ингээд байх юм гэж боддог байхгүй юу? Тэгтээ өөрөөсөө шалтгааллах юм хийгээгүй хэрнээсээ гомдлож дургуулдаг тийм хүмүүст би амар дургу. Өөрөөсөө шалтгаалаад одоо жишээ нь чиний хийх ёстой байсан юм байгаа шүү дээ тий. Тэрийг ингээд хийгээгүйгээсээ болж чамд тухгүй байдал, таагүй байдал ирж байгаа бол чи тэрийг тэр гомдлох ёсгүй шүү дээ. Яг үнээр дээр. Тэгж хаад ингээд хүмүүс амар их юм. Нэгтэн ирэх юм шиг аль ирэх хүүхдүүд юм шигтэй танаа. Жишээ нь би амар сони юм харсан ахгүй. Ер нь бид нарын хийх стресс ер нь яг л тэрнээс болт юм шиг санагддаг. Өөрөө яг энэ хийх юм хийгээгүй ч тийм ингээд борлоод байдаг. Жишээ нь ингээд би үнэлэгт үзүүлгээ явж исэн чинь ингээд би жирэмсэн байхад та ямар байлаар хандлагатай наад гэж мэгээд амар хүнгийн үлгүр дээр хөвлөжсэн байхгүй юу? Тэгээд би бүр гайхаад жирэмсэн бач уусаач нэг юм сэсэрдэг тэгэл ингээд хальт зүгээр ер нь бол сонсоод ингээд үлгүрээ хич үлгүр гүртгэндээ ингээд үлгүрээ яга хадаагүй юм бэ гэд уралсан жоохон муухай яваар хэлсэн юм шиг байгаа. Тэгэл нөгөөдг нь ингээд жирэмсэн үний янз бүрийн тийм ажил төрлөнд давхцсан байсан ч үгүй тэр дааврын шууд гарахгүй. Та жирэмсэн үнтэй ямар байлаар харцдаг гэж. Тэгтээ яг үний дээр би тэгсэн чинь тэр их чинь тэр хүүхний таниад байгаа байхгүй юу? 7 хоногийн өмнө чи ингээд би чамд хаад гэж хэлээ зү гэж. Гэхдээ ер нь бол олон нийтийн газраар үйлчлүүлэх үнэлэгт очих ёстой үед бид нар ингээ гүртгэндээ үлгүүрийг хатжиж л үлгүүрт өгдөг үстэй ингээл малгайгаар нь юу ачвал хувцс чинь шалан дээр нь бохирдно. Нэг үнээрээ дээрээ тэр хүнд ингээд ерөөсөө тэгж гомдлоод стрессээ тухайд луурлаад авах биш байгаа хгүй юу. Гэхдээ ер нь стресс яг нэг юм дээр л ингээ уралдаггүй хүмүүс ер нь амар олон юм давцлын дундаас гинт ингээ тесэрдэг хүмүүс бид тэр яг тийм л хүмүүс байна. Гэхдээ яг үнээр дээр зүгээр л өөрөөсөө шалтгаалах юм өөрөө өөрөөсөө шалтгаалах юм хийгээгүй байхад амьдрал чинь таагүй тухгүй болж байгаа байвал тэрийг зүгээр л хүлээж. Тэр бол чиний буруу. Ер нь тэгэл амьдрал дээр олон янзын стресс тохиолдол гонмаар готормаар юм зөндөө болдог ч гэсэн өөрөөсөө шалтгаалах юм өөрөө хийж байвал яг үнээр дээр амьдралд ингээд яв гоё болох байхгүй юу? Тийм болохоор өөрөөсөө шалтгаалах юм өөрөө хий. Яг одоо цалаа.
хүлээлт тавихаа бол хүн болгон чамд сайн сайхан хандхалбгүй. Зовхон нь, зовлон ирэх нь, зовлонг туулах нь, зовлонгийн дараа дахиад зовлон ирэх нь ч гэсэн. Тэм болохоор тэгтээ ер нь би ингээд өөрийнхөө амьдрал яг яагаад хэцүү юм болоод идэм бэ гэд ингээд бодохоор би өөрөө ингээд хүлээлт тавьчихдаг юм байлээ л дээ. Би ингэж сайн хичээсэн болохоор надад цаав сайн болно гэд. Тэгтээ амьдралд хэзээ тийм. Гой хав шалгалтын дээр бол би хичээлээ яг бэлтгэх юм бол тэр хичээл маань бэлдсэн асуулт маань ирэх ч юм уу тэр бол яддаг л та. Гэхдээ одоо жишээ нь би ийм сайн юм хийлээ. Тэнгүүд надаа энэ хүн буцаагаад сайн андна гэж хүлээлт амир их тавьдгаасаа болоод миний сэтгэл санаа ингээм амир их савлаад идэв билээ. Би тэрийг амир ойлгосон. Магадгүй нөгөө випашна бяцлалт яваад ойлгосон юм байна байх л та. Ер нь бол хүүхдтэй болоод хүүхдээ гадаа гаргаад амар их сод байсан. Тэгэл тэр үедээ л ганцаараа тэгэл хүүхд унтцсан тэгэл яг яагаад хэцүү юмуд болоод байна гэд. Тэнгүүд зүгээр л би өөрөө ингээд би сайн байсан учраас сайн байх хэрэгтэй. Сайн юмнууд болох ёстой гэд бодсон байсан. Гэтэ сайн болохгүй ч гэж болно шүү дээ. Тэгээд би ерөөсөө тийм карма үеийн өрөнд итгэх болцсон. Сайн үеийн үрэл ингээд сайн юм ирдэг гэдэг итгэх болохоор шийдсэн. Зүгээр л хүлээлт тавихгүйгээр юмсыг ачаалж исэн дээр юм байна. Хүлээлт тавиал эхлэнгүүд ингээд амар хотлоо болоод эхэлчихдэг юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Тийм болохоор хүлээлт тавихаа бол 26 оны зорилго хүлээлт тавихгүй.